За энэ их зөв зүйтэй тогтоолын төсөл санаачлаа оруулж ирж байгаа Пунсалмаа тэргүүтэй гишүүдтэй баярлалаа. Цагаа олсон асуудал байна. За энд ингээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гацж байгаа хамгийн дээдлийнх нь насжилт гэсэн чинь 16 жил гэж байгаа юм. За ингээд нийт одоо 69.1% нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо хэрэгжүүлэх ёстой төсөл арга хэмжээний 69.1% нь 1-ээс 4 жил болцсон. 26.8%-ийн 140 төсөл арга хэмжээ нь 5-аас 9 жил болцсон. 4.1% буюу 21 төсөл арга хэмжээ нь 10 ба түүнээс дээш жил болчихжээ. Насжилт нь. За тэгэхээр би ийм л асуулт асуух гээд байна л да. Энэ эрчим хүчний хөгжлийн төв, замын хөгжлийн төв, барилгын хөгжлийн төв нь энэ төсөвт арга хэмжээг нэмэгдүүлэх магадлалыг хийснээр хэдэн хувийн урамшуулал авдсан болоо? Энийг судалж үзсэн үү? Хувийн байгууллагууд хэрвээ ингэж байшин барилга ийм сургууль цэцэрлэг барьж байгаа бол аль болохоор түргэн хугацаанд энэ ажлаа дуусгадаг шүү дээ. Тэгэхээр улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийхээр ингээ удаад байдаг. Тэгэхээр энэ улсын төсвийн өгж байгаа мөнгө нь үнэхээр баг дээрээ байгаад байна уу? Эсвэл энийг гацаах сонирхол аль нэг талд нь байгаад идэм үү? Хөшүүргийн юунаас болж ингэснийг надад хэлж өгөөч. Хууль санаачлагч асууя да. За, Пунсалмаа гишүү хариулъя. Хууль санаачлагч. За ер нь бол энэ төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа энэ төслүүдийн төс төртгөн нэмэгдээд байгаа. За энэ дээр бол олон магадлал хийдэг байгууллагууд ажиллаж байгаа. Давхар зэрэг олон байгууллагууд дүн гаргаж ингэж ажилтдаг юм байна лээ. Гэхдээ эцсийн одоо үр дүн бол том муу. Нэг төсөд өртөг бол хэд дахин өсөх ийм шинжтэй. Жишээлбэл одоо зарим төсөл арга хэмжээнээс дурдах юм бол за энэ бол барилгын засварын нэг төсөл 2 жилийн дотор 1000% өсчихсөн байх юм. Дүүргийн спорт цогцлбор 697% өссөн байна. 14 жил болсон. Хөгжимд жүжигийн театр барилгад 800 судалтай 547% өссөн байна. Тэгэхэд 5 жил болсон төсөл арга хэмжээ магадгүй жилийн 10% инфляцтай гэхэд 50% өсч болно. Тэгэхэд 500% өсөж байгаа гэдэг бол энэ дэндүү их өсөлт болж байгаа. Энийг ямар одоо хуулиар, ямар одоо аргачлалаар ингэж боддөг вэ гэдгийг тухайн одоо энэ эрчим хүчний барилга хөгжлийн төв, замын хөгжлийн төвийнхээ өөрсдөө одоо үндэслэл гаргаж ирж тайлбарлах бах. За магадгүй одоо барилгын материалын үн өсөлттэй одоо холбож тайлбарлах бах. Гэхдээ барилгын материалын үннийг бол бид нар бол энэ эдийн засгтаараа тооцоод инфляцийн төвшин гэдэг ингээд улсын их хурлаараа хилэлцдэг. Тэгэхээр ямар үндслээр би бол энийг бол материалын үн өсөлттэй холбосон гэж хэлэхэд бол дэндүү учир тогтолтой тайлбар бах гэж бодож байна. Тэгэхээр эдгээр байгууллагуудаас сонсъё гэж бодож байгаа. За, Орилго хотоо голтын яам хариулах уу? 4-р ажлын хэсэг нэмж хариулъя. За, хот байгуулалт барилга орон сууцчлалт яам мөнхтөр. За, гишүүний асуултанд хариулъя. Ерөн төрийн нөлөө магадaltaй холбоотой зохион байгуулалтын асал үндслүүд тэгээ хариуцлагын тогтолцоогод хэд хэдэн онцлог чухал асуудлууд өндөгдлөө. Энэ хүрээнд бол хариултыг өгье. За, ерөн төсөвт өртөгт нэмэгдэж байгаа үндсэн хэд хэдэн шалтгаан байгаа. Гол үндсэн асуудал за 1.6 төсөл гэж жишг төсөл маягаар ингээд төсөвт ерөнхий маягаар суулгачдаг асуудал. Энэс болоод ер нь бол төсөв бас нэлээд нэмэгддэг. За нөгөөдөөр за батлагдсан зураг төсөвгүйгээр таймгаар томсгосон төсвөр бас энэ үртийг ингээд төсөв суулгаа авчдаг. За өмнө яргаан төсөв өөрчлөлт ордог. За саяных бол мэдээж тариф цалин, барилгын материалын өгөн хааштай гэдэг. Энэ бол мэдээж огцон бол нэмэгдэхгүй тодорхой хуваар 5-10 гэдэг хувьд нэмэгдээд явдаг юм тогтолцоо байгаа. За бас нэг томоохон төсөв нэмж байгаа үндсэл бол За, гүйцэг хариулчих 4-р амх ба. Бас нэг томоохон төсөв нэмэгддэг гол үндсэл бол батлагдсан төсөв, зураг төслүүгээр төсөв суулгачдаг. Энээс болоод тодорхой одоо төсөл арга хэмжээний төсөвд бол нэлээд огцон нэмэгдэх юм асуудлууд байгаа. Цаашдаа энэ асуудлуудыг гаргахгүй байж чадвал бас төсөвт бол магадлалаар зураг төсөвт хүртэл нэмэгдэхгүй байх бас нэг үндсэл болно. За
хариуцлагын тогтолцооны асуудал байгаа. Ер нь бол тогтолцооны хувьд бол мэдээ шаш шатны комиссууд, техникийн комисс, улсын комиссууд ажиллаа явж байгаа. За энэтэй холбоотойгоор чанарын асуудал хөндөгдөг. Мэдээж 100% бол чанар бол хангагдахгүй, зохион байгуулалтаас бол хангагдахгүй байгаа. За ер нь гарсан зөрчилдөөр аж ахуй нэгж болон экспертүүдээр нэлээд хариуцлага асуудлууд бол хот байгуулалтын янаас бол анхаарал явж байгаа. За бидний сүүлийн дизайн судалгаагаар ерөнхийдөө зөрчилдөө 51 аж ахуй нэгж дээр бол арга хэмжээ авах гээд явж байна. За нийтдээ 26 шинжээч экспертүүд хариуцлага асуудлыг ярьсан, эрхийг хасах янз зохион байгуулалтын ажлууд бол хийгдээд явж байгааг бол та бүхэндээ хэлье. Гэхдээ одоо яг за яг нөгөө өвчин нүүрэн дээр юм орохоо зөвхөн наадталт нь шүү дээ, уг үндсийг нарилах ёстой. Тэрнтэй адилхан барилгын норм, дүрм, зураг төсөв зохиох бодох аргачлал энэ юм хөдөлгөж болохгүй юу? Тэгээд ерөөс зураг төсөв төртөг нэмэгдээлээвэл түүнээс захиалагч нь санхүүждэг. Түүнээс зураг төсөв зохиосон хүмүүс нь зураг төсвийн мөнгө авдаг. Түүнээс зохиогчийн хяналтын зардлаа авдаг. Аль болох их төсөвтэй байх тусам энэ олон сонирхолтой яваад төсөвчин том болчиход байна шүү дээ. Тэрийг татвар төлөгчдийн мөнгө, тэрийг тийм үү ард түмний мөнгө гэж хараад яаж хэмнэх үү гэдэг тийм үнэлгээтэй болчих юм бол барилгын зураг төсөвч эхнээсээ өсгөн жоохон бодиттой болчих шүү дээ. Энд дээр та бүхэн ямар бодлого хийж байгаа юм? Ийм өөрчлөлт хийх талаар бодол байгаа юу? Хариулт 4. За таны асуултанд хариулъя. За ер нь магадлал хийснээр ерөн зураг төслийн үний 5% бол экспертүүд аваад одоогийн дөрмөөр бол зохицуулт хийж байгаа. Цаашдаа бид зохион байгуулалтын дээр ер нь бол энэ зохион байгуулалтын ажлыг бол хөндлөнгийн зөвлөх үйлчлэгийн шилжүүлэх, нөгөөтэйгөр ер нь үе шатыг цөөлөх, цахимжуулах, за хугацааг богиносгох гэдэг энэ дөрвөн зохицуултуудыг хийж байгаа. За ер нь цогц агуулгаар барилгын тухай хуулийн одоо шинэсэн хариулгын төсөлтөөр энэ харилцаануудыг нэг хүчлэн суулгаад явж байгаа гэдэг та бүхэнд хэлье. Тэ хариулт нь ерөөсөө тийм тодорхой биш. Төсөв төртгөөс л тэр 5% зардлыг олон талын сонирхолтой хүмүүс нийлээд аваад байгаа тийм үү? Тэр хүмүүс 5% чинь 50 сая. 2 тэрбум болгочих юм бол 100 сая. 5 тэрбум болгочих юм бол 500 сая. Тэгэхээр чинь тэднээс 500 саяг авахын тулд нэгдмэл сонирхолтой болчвол за улсын төсөв юм чи яа, улсаас гарч байгаа мөнгө, ард түмний мөнгө юм чи, бидний мөнгө юм чи ямар хамаатай ингээд хувийнхаа байшинбархад тийм зардал гаргахгүй шүү дээ. Одоо та бүхэн яг тэр суманд баригдсан сумын төвд нутгийн удирдлагын ордны барилгыг хэрвээ хувьдаа барьсан бол хэдэн төгрөг барих вэ? Улсын төсвийн хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр барьсан хэдэн төгрөг болчиход байна. Харьцуулга гаргахад л тэмээ ямаа шиг харагдаж байгаа шүү дээ. Энийг л зөв бодиттой үнэлдэг урамшуулал тэр захиалагчийн хяналт, зохиогчийн хяналт зураг төсвийн мөнгө өгдөг болчих юм бол энийгээ шийдмээр шүү дээ. Энэ дээрээс тэгээд тодорхой хариулт өгчихгүй.